Амар ёсгалан даргаыг бас би парламентыг удирдах байгаа хүний хувьд энэ яригдж байгаа хэлэгдэж байгаа зүйлүүдэд нэг тийш нь болтол бас энэ парламент ёсныхаа төлөө алхам хийгээсэй гэж би бодож байна. Заавчлаараа одоо иргшүнэ. Одоо энэ ч нэг хулгай хийчээд хулгайчаараа дуудуулаад суучих сонирхол бол алга байна. Олон их нийтийн хулгай гэж чинь бас олон нийт харах боломж бүрдэж байгаа гэх талархаж байна. 5 толгойн орд гэж компани, нэг гисхийн администрат гэж компани 750 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг тендерт ялангуутаа нүүрсийн хилээр гаргацсан байж болох уу? Энийг хулгай гэхгүй юу гэх юм? Энэ бүх нүүрсний хулгайч гэж зарлуулж явах үед хэрэглэх газрын дарга биш. Энэхүү адмирал хэмээх даварсан компани нь засгийн газрын хэрэглэх газрын дарга амар ёсгалангийн PR хариуцсан зөвлөх чулуун загттай шууд хамааралтай бид бүхэн үзүүллээ. Чулуун загдгүй амар баясгалангүй чулуун загд гэж байхгүй. Чулуун загдын төрсөн ах Ламжив, чулуун загдын эхнэр адмирал компани санхүүгийн дарга. Энэ хоёр хүн 30 сая долларыг бэлнээр хүлээж авсан. Энэ авилгын баримтаа гэж яриад байгаа. Амар баясгалан гэж хүн их хурлын дарга болохоос өмнө ерөнхий нарийн бичгийн дарга 8 жил хийсэн. Тэр Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргатай ингээд царай царайга хараад ярьсан бохгүй. Тэгэхэд миний өдөс цалингаараа амьдардаг ах нь гар өрөөгсөн шүү дээ. Тэгээ би гар барьсан шүү дээ. Та нар тийтгэх үү? Тэр бол нэрээ долларын тэр бомтон байгаа шүү. Тэгээ би ингээд нүдрүүн ингээд ахаар нүдэн зөө болонгартай юм нүглэн нүдээр илэрсэн бүр муугаан тийм муугаас сэжгийн байгаа байхгүй. 8 жил гэдэг бол утга за яагаад эндээс холдоогүй вэ гэж. Энэ бол хөрөнгө орлогын мэдүүлдэггүй мөртлөө төр засгийн шийдвэр шууд оролцдог нэг албан тушаал. Намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлэхгүй байна гэдэг бол хууль хяналтын бүх зүйлээс хол гар хөлөө сургуулж оролцдог ийм л ажил болсон. Тийм ч учраас энэ 8 жил энд байсан. Намын гисэк багтаа амар ёсгалангийн хийсэн хамгийн том хор бол ер нь бол бүх өрсөлдөгчтэй худалдаж авч тийм ээ бүгд рүү нь хор хийж дандаа ийм одоо моралгүй өрсөлдөөнгүй аргаар ял байгуулж явсныгаа энийг стратеги гэж нэрлэдэг. Тэгээ яг үнэндээ нүүрстэй тэмцэх хүсэл найз нөхөд гээд байгаа юм шиг мөртлөө өөрийнхөө улс төрийн бүх өрсөлдөгчдийг намлаа. Би одоо оюун эрдэнэ гэдэг үнтэй юу ч ярих вэ? Амар ёсгалан тэр бичлэг нь одоо нэг байдаг юм да. Яг юм тэр төрсөн өдөр дээр ирээд сандуу би чамайг дарга байхаа чи би чамаас хол ядар зүй чи чинь хажууд нь байна гэд маш олон хүний хажид хэлжсэн үг байгаа. Нам төрийн албанд байгаа өндөр албан тушаалын хүмүүсд хологцсон хүмүүсд байвал тэднэр дээр хариуцлага тооцооч. Өөрөөр хэлэх юм бол намын ерөнхий нарийн бичгийн дарга амар ёсгалантууд хариуцлага тооцооч. Тэгээд одоо чинь тэрний бол би гол автор одоо энэ Монголд үүссэн энэ худал хуурмаг те хамгийн үннээс хол систем зангиддаг хүн гэж бол би баясаг хэлэх байна. Одоо амар баясгалан өөрөө жидүүгээс бахан мөнгө хоссон юм биш үү? Тэрийг би шүүмжлээд ахаар арчилсан намч ялгаагүй жидүүчин гэж зохион бичдэг хийлгээд. Даалгавар асуугаад байгаа шүү дээ. Намын даалгавар байв уу? Танаа намын ерөнхий нарийн бичгийн чинээр хэвлэлээр гарсан байлээ. Залуучуудын чинээр гарсан байлээ. Тэгвэл өөрт нь төрөөс өгсөн хон ямаа байгаа. Төрөөс өсгөж үржүүлж хийж авсан тендерээр авсан хон ямаага барьцаанд тавиад зээл авцсан шүү дээ. Өөрийнхөө өмчийг биш төрөөс өгсөн өмчийг төрд нь буцаад тавиад 950 сая төгрөгийн зээл авсан шүү дээ. Амар ёсгал үгүй гэж хэлэх үү? Тэгээ хаана нөгөө өнөөдөр тэгээд ер нь хотын иргэдийг бас бухимдуулсан зүйлүүд саяны энэ автобусны тендер худалдаа авалт. Одоо корпорацийн зохион байгуулалтаар бас ажиллах нь зөв юм байна гэдгийг одоо манай амар ёсгалан дарга өөрөөс нь ачилж бас хэлж уулзуулж байсан юм түүхтэй юм шүү. Энэ бол бүх тендерт оролцдог бүх томилгоонд оролцож байсан. Тухайн сайд нар нь энийг бол нотолж ярих ёстой. Хэдвээ хулгайч хүн өөрийнхөө нэр дээр хулгайгаа хийж байсан бэ гэдгийг зүгээр яриаггүй. Амар баясгалангийн туслах хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Эрдэнэ жаргал гэж хүн асуудал харагддаг. Энэ хүний гэрчээр дуудсан ирээгүй. Амар баясгалан ирээгүй, Эрдэнэ жаргал ирээгүй. Эрдэнэ жаргал амар баясгалантай ямар хамаатай вэ? Амар баясгалангийн 2017 онд энэ хөрөнгө орлогын open data-д байгаа мэдээлэлээр ийм топ медиа Жапко гэсэн хоёр компани энэ хүн нэртэй ирдэг. Жишээ нь манай эхнэрийг нэг нүүрс тээврийн компани эзэмшдэг гэж тавьчих. Тэгээд одоо open data-гаас ороод тэрийг харал та. Тийм юм байна уу? Амар баясгалан даргын нэгсэнчлэн бид бүхэн нээлттэй мэдээллийн санг шүүж үзэхэд түүний эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй Жапко топ медиа компаниуд ганцхан хоногийн зайтай Батхуйгийн Эрдэнэ жаргал гэгч рүү шилжсэн баримт харагдчих. Огцсон баяцаа. Энэ үнний нэр дээр одоо
24 компани. Нөгөө 11 сая төгрөгийн цалин авч ирсэн хүн маань 7.1 тэрбумын 11 үйл хөнгөтэй болцсон байна. Энэ дандаа бүртгэлийн нээлттэй мэдээлэлээр байгаа мэдээллүүдийг ярьж байна. За Батхуйгийн Эрдэнэ жаргал гэгч хэмбэ гэвэл засгийн газрын хэрэглэх газрын даргаар амар баясгалан даргыг ажиллаж эхэлсэн яг тэр үед Монгол Ардын намын сошиал IT хариуцсан ажилтнаар ажиллаж байсан иргэн байна. Эрдэнэ жаргал түүний эхнэр Ган Хуйг, түүний ээж Давааху гэсэн энэ гурван хүний хамаарал дээр 2023-аас 2025 онд 79 тэрбум тендер шалгаж авсан баг. Эрдэнэ жаргал гэдэг хүний Эрдэнэс 5 толгой дээр орж ирсэн энэ тендерүүд энэ хүн нэг ч удаа ялагдчих үзээгүй. За үгээрч зогсохгүй засгийн газрын хэрэглэх газрын дарга амар баясгалан Батхуйгийн Эрдэнэ жаргалаар дамжуулж нүүрсний хулгайн хэрэгт гараад үрсэн баримтыг Яхо сайт хэдхэн хоногийн өмнө дэлхийд дахина цацсан билээ. Мөн Эрдэнэ жаргал гэдэг хүний нэр дээр нийтдээ Монгол улсын ашигт малтмлын 31 лиценз хамаарал бүхий этгээдүүхээ нэр дээр авсан баг. Би 4 хүүхдийн эцэг хүнч гэж яах шиг. Тэгэхээр нэгэнт ингэж эргэлзээг өөрт нь ч эргэлзээ байдаг. Өрөөлт ч одоо ийм эргэлзээ төрөөд байгаа юм бол өөр сайхан шалгуулаад үннээ тогтоолгуулах хэрэгтэй. Одоо энэ чинь нүүрсний би хулгайч биш ээ. Би ямар ч холбоогүй. Би намын дарга болно. Би улсын ерөнхий сайд болно. Яриад байгаа ч. Тэгвэл бүр аюултай байдалд орно ч. Өнөөдөр энэ намын даргын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөн бол хавилгын гэмт хэрэгээс сугтж байгаа амьд аатгал нь. Амьд аатгал нь. Энэ амьд аатгалыг авчиж ерөнхий сайд болж намын дарга болж энэ бүх хэрэгээ дарах гэсэн ийм л үйлдэл. Нүүрсний жинхэнэ хулгайч чинь. Хэрвээ амар баясгалан гэж хүнээр намын дарга болгох юм бол Монгол Ардын нам нүүрсний хулгайчдын нам болно. Энэ бол юу үнэн энэ үнэн. Амар баясгалан 30 мэдэх хүмүүс бол ирээн цустай гэж ярьдаг. Яг цэвэр Монгол бол биш ээ гэдэг. За ДНК-га үзүүлээгүй. Орог одмон намтарн тийм шилэн бус эдгээр амар баясгалан өнөөдөр би нүүрс ухаагүй гэж байна. За тэгвэл $100 зарна гэд гэрээ хийсэн нүүрсийг яагаад 50% хямдруулж $50 өгч байгаа юм бэ? Энэ 10 тэрбум долларын алдагдлыг хэн авсан бэ? Авгаа шиг юм яриад яваад байгаа юм. Гэхдээ үнэхээр буруугүй юм бол ажиллах өгчөж. Тэгээ шалгадаг намайг ясын бол шалгаадах гэж шалгуулчих. Нүүрсний үнийг биржийн арилжааны жигэнсэн дундаж үнээр тогтоох саналыг China Energy компани хүлээн зөвшөөрөд. 5% нүүрсний үнийн өнгөлт эдлэх саналыг China Energy Group тавьсан. Тэгэхдээ хятадын талд үгүй сайн хандсан юм шиг ба Монголын талд. Та нар биржийн үнээсээ ягаад $40 зөрөө гарчваа. Энэ дээр л би гайхаад байгаа. Айлын талд $95 авъя гэж яхад яхаараа $53 зарыг гэдэг гэрээ хийждэг. 5% хөнгөлт биш 50% хөнгөлт эдлүүлсэн байна. Ягаад энийгээ тэгээд мэдэн бодлоо гэж худлаа яриад байгаа юм бэ? За тэр Чалко 5%-аар хөнгөлт үзүүлэх чинь гэдгийг амар ирсэн дараа мэдчихсэн үү? Эрдэнэс томилгоо компани China Energy Group хоорондын хилцээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга амар баясгаланд ирүүлсэн байна. Үнийн асуудал. Уул уурхаан бүтээгдэхүүний биржийн тухай хууль заасны дагуу нүүрсний үнийг биржийн арилжааны дундаж үн баримтлан тогтоох ёстой. Биржийн арилжааны үн. Улсын их хурлын дарга амралтантай холбоотой ноцтой үндэсний аюулгүй байдалд харж байж болохоор ийм мэдээллүүд ирж байна. Улсын их хурлын дарга амралтан нүүрс түүнтэй холбоотой авилга албан тушаалын хэргийг шалгуулж нэрээ цэвэрлэлтэл улсын их хурлын дарга хэмээх энэ албан тушаалыг хаших эрхгүй гэж үзэж байна. Улсын их хурлын дараа зандан шатар энэ гарын үстэй улсын их хурлын тогтоол яг энэ асуудалтай холбоотойгоор гарсан байна лээ. Тэрэн дээр бол ерөөсөө зах зээлийн үнээр, биржийн үнээр энийг худалдаа. Тэгэхдээ харамсалтай нь манай Амарсан даргын гарын үсэд зурсан улсын их хурлын тогтоол гаргахлаарэ нэгдүгээрт жишг үн баригдсан байгаа. Муу жишг үн баригдсан. Урд үн. Тэгэхээр энэ гэрээ сайн гэрээ байж болохгүй гэсэн. Харин тэр нь л ойлгож. Тэгэхээр одоо энэ зандан шатар даргын төрүүчийн одоо улсын их хурлын одоо баталж ирсэн тогтоол бол зах зээлийн үнээр зарчим нийцүүлэн урт хугацааны худалдан авах гэрээ
хийгэрэй гэж бүр ингээд тодорхой заасан байгаа. Тэгэхээр тэр үед байхдаа за мөн одоо бусад засгийн газрын гишүүд нь бол улсын хурлын ийм тогтоолтой байсан учраас ийм одоо ловрийн гэрээ хийж чадаагүй. Улсын хурлын тогтоол бол ловрийн гэрээ хийлгэхийг энэ зандаштай дарахтаа гарын үсгтээ одоо энэ тогтоол өөрөө байгаа учраас хийлгээгүй баг. Харин одоо амар усан даргын гарын үсгтээ тогтоол нь өөрөө хийлгэх болцоогүй гэдээс. Намбарын энэхээр ерөнхийлөгчийн тавьсан асуудал бол зүй ёсны асуудал байжээ гэдэг нь энэ албан бичгээр нотлогдож байна. Энд нэр дурддагдж байгаа тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газрын сайд амар баясгалан. Одоогийн улсын их хурлын дарга China Energy компани үнэн дээрээ ийм санал тавьсан манай ажлын хэсэгтээ тохирсон байсан гэдгийг мэдчихсэн этгээд гэдэг нь энэ баримтаар нотлогдож байна. Улсын их хурлын дарга Дасцэвгийн амар баясгалан таныг улсын их хурлын дарга улсын их хурлын гишүүний бүрэн эрхээсээ төдгөлзөг хүсэлтэд гарган нэр холбогдоод байгаа авилга албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болцгүй асуудлуудыг хуулийн дагуу шалгуулах ёс зүйн шаардлагыг хөргүүлж байна гэдэг гишүүд одоо энэ хүсэлтийг одоо шаардлагыг улсын их хурлын даргад өгөхөөр бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ манай талын хүмүүс оролцсон уу? Эх орноосоо урагчид энэ ажлыг зохион байгуулсан гэдэг асуудал зүй ёсны асуулт. Ер нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн муухай бузар улааж юу вэ гэхээр харийнхантай нээлж эх орноо арт түмнээ тон дээрэмдэх гэж байгаа. Улсынхаа хөгжлийг хулгайлсан байна. Ахмадынхаа дэвтэрийг хулгайлсан байна. Залуучуудынхаа сурах болцоог хулгайлсан байна. За жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн жижиг дунд бизнес эрхлэх тэр болцоог нь бас хулгайлсан байна гэж үзэж байгаа маа. Энэ асуудал шийдэгдэл парламентыг тэр дундаа ийм асуудалтай холбогдсон одоо намын дарга болж байгаа хүн удирдах бол зохимжгүй байна. Гол хоёр эзэн гарын үсгээс урсцсан хоёр хүн бол манай улсын их хурлын дарга амар өсөлтөнд байгаа. Хятад 5%-аар хөнгөлөж болно гэж зөвшөөрсөн байтал хятад зөвшөөрөхгүй байна гэд 50%-аар ингэж яасан өөрөө гэмтрийн бүрдгүй шинжтэй. Гэхдээ бид нь бол яас шийдэглийг оногдуулаад өгөөч, хөрөнгийг хураагаад өгөөч. Та бүхэн санаж байгаа залуучууд удамжинд жагсаж нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардж байсан. Улсын их хурл засгийн газар тухайн үед нээлттэй сонсголт зохион байгуулж биеийн хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайд тухай сонсголт зохион байгуулж ирснийг. Нүүрсний хулгайтай холбоотой сонсгол би хийсэн шүү дээ. Яг хийгээл дууссан чинь та зүгээр санаж ийн үгүй. Манай намын цагаан байр хамгийн их эсрэгцсэн. Одоо манай энэ ариун заяа энэ одоо хэн одоо манай нэг намын амар өсгөлэн тойрсон эдэн нөхдүүд бүгд эсрэгцсэн. Би яг ийм адилхан улсын их хурлын даргаыг энэ нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь их хурлын даргын асуудлуудад нэр холбогдсон байсан. Инхвэрийг л одоо өстой хуулийн сайдаар томилж болохгүй гэдэг шантаажийг сая засгийн газар бүрдүүлэх үеэр оюун эрдэнэ амар асгалаа хоёр хоёулаа хийсэн. Монгол улсын ерхий сайд би Монгол улсын үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхаа дагуу улсын их хурлын гишүүн Баттөмрийн их хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдгэж байна. Та бүхэн одоо нүүрсний сонсголын хаалтыг үзээрэй. Хаалтан дээр би саяны ярьсан энэ хамаарал бүхий компаниуд богд ууланд 11 газар авсан байна. Энд 5 хорооллууд тансаг зэрэглэлийн орон сууцуд барьж гинэ гэж би тохиолдол хэлээгүй. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгай мөнгийг богд ууланд гадаадаас барилгын тоног төхөөрөмж хэлбэрээр явж бохир мөнгө угааж гинэ гэдэг асуудлыг би хуулийн хяналтын байгууллагыг анхааралтай авч шалгаасаа гэдэг утгаар энэ мэдээллийг ямар хамааралтай өгдөг богд ууланд олгосон захимжтай хамт гаргаж танилцуулсан юм аа. Одоо энэ хамаарал бүхий этгээдүүд нь хуулийн хяналтын байгууллагаж шалгагдаж байна. Их ойрхон ирсэн байна гэж ойлгож байгаа. Яагаад тэгэхээр бид өнгөрсөн онд нэг хууль баталсан. Авилгын гэмт хэргийн шүүх хуралдааныг нээлттэй хийхэд баталсан. Өнөөдөр эвдлэлд нь нэгдэх тухай ярьж байна.
Эв нэгдэл шодрог ёсон дээр дуурлах ёстой. Авилга нүүрсний хулгайг хаацаалсан эв нэгдэл гэж байх учиргүй.